Яг одоо танд Unitel Group-ийн бүүвэ хөтөлбөрийн сонсдог үлгэрийн төвөр хүрч байна. 7 ногоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр. Үлгэрийн орноор үргэлжлүүлэн аялмаар байвал subscribe тараарай. Эртээ урдын цагт сүм далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад, нэгэн доголон шаазгай хөвч их ойн захад өвс, мөчөр, унгас ноос цуглуулж барьсан үүрэндээ 7 ногоон өндгөө даран амар чимэр аж төрөн суудаг байжээ. Нэгэн өдөр ургахын улаанарнаар аргач шар үнэг сүүлээ шарвалцуулан шүл сайн савируулан шаазгай дээр хурч ирээд доголон шаазгайн амьдардаг модыг тойрон шогшиж байснаа. 7 ногоон өндөгнөөсөө нэгийг надад өгөөч. Дов сундуулаар гүйсээр байгаад өлсөж гүйцлээ гэж гинэ. Өндөгнөөсөө чамд өгөхгүй. Өр зүрхнээсээ тасалж төрүүлсэн юм гэж шаазгай хариуд нь өндөсхийн шагширтал. Өндөгнөөсөө өгдөггүй юм бол алсын газраас тоос татуулан ирж алтан Уильясыг чинь хуг мөргөндөө хэмээн үнэг сүрдүүлж үсчин харайж гин шүү. Айсан шаазгайж шагшиг дууран арга буюу нэг өндгөө залт үнэгэнд өгчээ. Гэтэл амар олдсон хоолнд амтжсан үнэг өдөр бүр ирж алах шаазгайн өчүүхэн зүрхийг оволцуулан өндгийн булааж идсээр нэг л мэдхэд хөөрхий шаазгай ганцхан ногоон өндөгтэй хоцорсон байлаа. Шаазгай ганц ногоон өндгөн дээрээ нүлэм саан туслуулан уйлж суутал талын бороохт нь түүгээр нь гүйжваад дуслын чинээ нүднээс нь будаан чинээ нулимс бөмбөрч байгаа шаазгайг харж шаазгай та чинь юунд уйлав вэ гэж асуужээ. 7 ногоон өндгөө хараад бяцхан зүрх минь баяраар дүүрдэгсэн. Гэтэл залт үнэг хурч ирээд би өлсөөд байна. Надад өндөгнөөсөө өг гэхт нь би өр зүрхний хайртай өндөгнөөсөө өгөхгүй гэсэн юм л да. Тэгтэл үнэг алсын газараас тоос татуулан ирээд алтан Уильясыг чинь хуг мөргөндөө гэж өчүүхэн намайг айлгаж өндөгнүүдийг минь уулж цуулж авсаар сүүлийн ганц өндөгтөгөө хоцорлоо би гэж хийнэ. Харин ухаантай бор огт нь нүдэн гялалзуулан хилэн бултгнуулснаа шаазгайд ийм үг зааж өгчээ. За шаазгай минь. Одоо та аргат шар үнгийг ахиад хүрээд ирэхээр нь үлдсэн ганц өндгөө өгөхгүй гэж шулуухан хэлээрэй. Тэгэхээр үнэг алсын газараас тоос татуулан ирж алтан Уильясыг чинь хуг мөргөндөө гэхвээ. Тэгж хэлэхээр нь хариуд нь алсын газараас тоос татуулдаг туурайч налив. Алтан Уильясыг минь хуг мөргөдөг эвэрчин налив гэж асуугаарай. Мэдээж үнэг хин чамд энэ үгийг зааж өгсөн юм гэж асуух байх шүү. Харин хариуд нь шаазгай минь та би бодон бодлоров унтан ухаан оров санан санаа оров гэж өөдгүй үнэгний амын таглан хэлээрэ гэж зааж өгч гин шүү. Ингээд шаазгай үлдсэн ганц өндгөө сахиад сууж байтал өнөөмөө залч шар үнэг хурч ирээд шаазгай за хөө үлдсэн ганц өндгөө
өтөр түргэн надад өг гэж гин шүү. Харин Шаазгааг өгөхгүй гэж хэлэнгүүт үнэг нөгөөх л хідэн үгэн хэлж сүрдүүлж гарчээ. Шаазгаач шаг дуурснаа алсын газраас тоос татуулдаг туурайч налив. Алтан Улиасыг минь хуг мөрөгдөг эвэрчин аль үнэг минь гэж талын борохтны зааж өгсөн үгийг хэлжээ. Үнэг сэлтсгийн цочиж гүнхэд энэ үгийг хинээс чи дуулав? Хэлчихье гэж гин шүү. Тэгтэн Шаазгай би бодон ботоллоров. Унтан ухаан оров. Санан санаа оров гэж огтны зааж өгсөн үгийг хэлэн Шаазгай шагширчээ. Зэлтүнэг нүдэг ялалзуулан сүүлээ шаруулзуулсаар за хэрв чамайг хэлдэггүй юм бол арга дүнэгний 13 мэхийг үзүүлж үүр гэрийг чинь түйвэж өчүүхэн биеийг чинь бацаж хаяна да гэд модыг тойрч хашгирч гарчээ. Тэгэнгүүт Шаазгай айсандаа арга буюу үгүй тэр нүхэнд байдаг талын борохт надад зааж өгсөн юм а гэж ам алдчихэв. Үнэгч ухасхийн охтны нөхрөө очиод охтныг барьж явах санаатай дууттал охт нь хариуд нь би үүр ноохоогоо цэвэрлэж байна гэд гарч ирсэнгүй гинэ. Тэгэхээр нь үнэг хүлээхээр шийджээ. Ингээд үнэг хүлээгээд л байлаа. Тэвчээртэйгээр хөдлөлгүй хэвтээд л байж гин. Тэгж дахиад охтныг дууттал. Би хүйе хоолоо хурааж байна оо гэд охтон толгоогооч цугуйлгасангүй гин шүү. Эцэст нь үнэгний тэвчээр барагдан орхиод явах гэж байтал борохт нь нүхнээсээ толгоогоо дөнгөж цугуйлгажээ. Залт шар үнэг арга мэхрэглэн хүүе толгой нь ийм хөөрхөн юм чинь сээж нь бол бүрч хөөрхөн байгаа да гэхэд баярлаж хөөрсөн охт нь цээжээрээ нүхнээсээ ил гарч гин. Арга түнэг сээж нь ийм хөөрхөн юм чинь бүхс бол бүрч хөөрхөн байгаа да өндөг шиг бөмбөндгөр байгаа да гэж улам мэх магтахад охт нь бүхсөө гаргаад ирлээ гин шүү. Үнэг үшээ бүхс нь ийм хөөрх юм чинь сүүл нь ямар өхөөрдөн байгаа болоо гэхдээ арга түнэгний үгэнд дүнэмжсэн охт нь бүр бүх биеэрээ нүхнээс ил гараад иржээ. Тэгээд ийш тийш өндөлцөж энд тентхийг авчлан харж гинэ. Залт шар үнэг одоо ч бүх шогшхыг харвал бүрж игдүүтэй хөөрхөндөө гэтэл охт нь тэр үгэнд нь бүр үнэмшин нүхэн тойронгүйдэл үнэг ганцхан ухс хийгээд охтныг өмхөөд авч гинэ. Сэрэглэн охтон ч харин мөчөөгөө өгсөнгүй гин шүү. Арга ухааныг тэр дорн сэлж үнэг минь ээ өмөр гэж идэв өмхий байдгийм шүү. Харин ангар гэж идвэл тун чамдтай байдгийм да гэж хэлтэл үнэг тэр үгэнд нь үнэмшээд амаан ангайлгаад орхитол охт нь амнаас нь годхийн үсэрч гараад үүр нүхэндээ үсрээд орчихж гинэ. Ингээд аргад шар үнэг үндэгчгүй охтончгүй хоосон гоцорч гинэ. Харин ухаан тогтны ачаар алаг Шаазгай ганц ногоон өндөгтөөгөө амар сайхан шаргаж гинэ. Бяцхан үрсийнхээ төсөөллийн ертөнцийг хөгжүүлж
Монгол ахуй сэтгэлгээний соёлыг түгээх зорилготой Unitel Group-ийн бүүвэ хөтөлбөрийн үлгэрийг хүлээн авч сонссонд баярлалаа.